Миний би 2012 оноос аймгийн иргэдийн урлын төлөөлөгчөөр анх удаа Сэлэнгэ аймагт сонгогдчихлаа. 16 онд мөн аймгийн иргэдийн урлын төлөөлөгчөөр сонгогдоод Сэлэнгэ аймгийн засаг дарга эмээх бас эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай ажилд томилогдсон. За энэ үед бол Гаршаамын Бямба гэдэг Бямба даргатайгаа хамтарч ажилласан. Иргэдийн урлын дарга нь Бямба дарга сонгогдоод. За мөн одоо энэ иргэдийн уралтайгаа хамтарч ажиллана гэдэг бол засаг даргын хувьд маш том ойлголцож ажиллана гэдэг бол тийм амжилт гэсэн үг ээ. Хүмүүс ойлголцохгүй бол хэцүү шттэ тийм ээ. Асуудлаа засаг даргын зүгээс асуудлаа оруулна. Тэрэн дээр иргэдийн урал дэмжихгүй ч гэдэг юм уу. Ингээд нэг ийм сөрөг хүчинч гэдэг юм уу. Ийм асуудал талаас нь хандаад байвал ажил уршаа явахгүй. Аймгийн иргэдийн урлын төлөөлөгч гэдгийг бол би одоо сум сумаа сонгогдож байгаа төлөөлөгч нар аймгийн бодлогыг ярих ёстой хүмүүсээ л гэж би дотроо боддتي. Ер нь нэг зүйл анзаардаг нь болохоор яг нөгөө суманда тийм голын төсөв дээр асуудал яригддаг. Бишээ тэрийг сумын хурал нь хийгээ. Тэр аймгийн бодлогын сумаа сонгогдсон төлөөлөгч нар аймгийн хэмжээний хөгжлийн бодлогоо ажлуудаа ярьж явах ёстой гэж би хувьдаа боддгийг. Тэр талаас би Бямба даргатайгаа бол маш сайн ойлголцож ажиллаж исэн. Бид нар нэг баг хамт олон гээд ажилласан. Мөн 20 оны сонгуулиар мөн ялд байгуулад миний би аймгийн засаг даргаар дахин улирч сонгогдож ажиллахад одоо тухайн үедээ 16-аас 20 онд аймгийн засаг даргын орлогч байсан Наранжаа дарга, одоогийн иргэдийн урлын дарга. Ингээд бид нэр бас нөгөө орлогч байхдаа бид нар нэг баг гэж явж исэн, ойлголцдог байсан, хамтарч ажилладаг байсан, үнтэйгээ үргэлжлүүлээд ажиллахад миний хувьд ч гэсэн одоо урамтай гэдэг юм уу те ажил хийхэд зоригтой бид нар шийдвэрээ ярилцаад асуудлуудыг шийддэг ийм үе байсан. За онцлог гэх юм бол нэг энэ бол маш том төслөөс л одоо үргэлжлээд явж байгаа баг. Гол нь нөгөө санхүү мөнгөний асуудал байдаг. Аймаг хөгжихгүй байна, тэхгүй байна л гэдэг. Энэ мэдээж нөгөө санхүү хөрөнгө оруулалттай холбоотой асуудал тийм ээ. Миний хувьд бол 120 айлын орон сууцыг барьсан төрийн албан агчдын гэдэг нэртэй. Энэ дээр бол барилга байгуулалтын сайд, Мөнхбаатар сайд очоод сайшаажилаа, магтжилаа. Энэ кейсэн дээр бид нар тулгуурлаж одоо нийслэлд Монгол улсад энийг хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлье гэдэг санааг бас өөрөө хэлж исэн. Энэ маань төрийн албан агчдаа банкны урьдчилгаа төлөхгүйгээр мөн одоо хүү төлөхгүйгээр жишээ нь 50 сая төгрөгийн байр авлаа бол 7 жилийн хугацаанд хуваачиж байгаа 50 сая. Тэгээд сар болгон 500 мянган төгрөг төлөхөөр бол 49 500, 49 48 500 гэд бодтойгоор мөнгө нь хасагдаад ингээд явчих. Эхний ээлжийн 120 айлын орон сууц ингээд байгуулагдсан. Өөрийнхөө хувьд бол тэгж бодож байгаа. Маш зөв зүйтэй ажил байсан. Энийг үргэлжлүүлэх хэрэгтэй. Одоо залуу гэр бүлүүд байна. Төрийн албанд орж байгаа. Энийг цаашлаад төрийн алба гэхээсээ илүү улам одоо аж ахуй нэгжүүд ч гэсэн тийм ээ ийм боломжийг Сэлэнгийнхандаа олгох юмсан л гэсэн тийм мөрөөдөлтөй эхлүүлсэн ажил. 30 жилийн хугацаанд бол зөндөө л сайн муу зүйлүүд тохиолдож байгаа тийм ээ. Одоо уналтаа үйж байна. Миний хувьд бол 14 15 оноос эхэлж энэ хурлын байгууллага гэдэг дээр маш их анхаарч тэр оронтой, бүтэц оронтой, төсөв мөнгө тэр ирээрээ нөгөө чанар чадвах нь улам нэмэгдэм байна гэж би харж байгаа. Ялангуяа одоо Санжив дарга, за Бямба дарга, одоо манай энэ иргэдийн хурал Сэлэнгэ аймагтаа бол буян тогтох дарга байна. Гэх мэтчлэн одоо энэ хүмүүстэй тухайн нэг цаг үед би хамтарч ажиллаж байсандаа бол маш их бахархдаг. Тэднээс сурах юм маш их байдаг. Үгийн би бол яг дагдаг. Мэдгүй чадахгүй зүйл надад зөндөө тохиолддог. Тэр болгонд л тэр эдээсээ дараагийн энэ асуудал дээр яадгийг, энийг яаж шийдэх үү, яах үү гэдээ дандаа зөвлөдөж явж исэн юм хүмүүс байгаа. Тэгээд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үс зүгтсний 30 жилийн хойг мэндийг одоо нийт үе үеийн хурлын төлөөлөгчтэй
хурлын дарга нар, нарийн бичгийн дарга нар, мөн одоо засаг дарга бүгдд нь хүргье.